Интерполоор эрен сурвалжлагдаж байсан Япон эмэгтэй Монголын хөдөөгөөс баригдсан нь. Чаяоки багшид аймгийн төвийн цэцэрлэгийн хүүхэд багшгүй жигтэйхэн сайн байлаа. Японоос ирсэн багш аргагүй л цэцэрлэгийн багш хүнд баймаар тэрхүү сайхан зам чанар ажилсаг хичээнгүй энгийн байдлыг өөртөө шингээсэн байдаг нь гайхалтай. Чаяоки багш одоогоос 10-аад жилийн өмнө Монгол улсад хөл тавьжээ. Хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирж байгаа. Танай цэцэрлэгт багшилж болох уу? Би Японы Хоккайдо аралд 10 гаруй жил цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан туршлагатай хүн гэж даруухнаар өгүүлж, нүүрэндээ байнга зөөлөн нэмсгэл тодруулах шавилхан биетэй энэ бүсгүүтээ уулзангуутаал саран чимэг захирал ажилд авчээ. Манайхан л болсон хаан ажилд хойрог, бошуухан хүүхдээ унтуулад аяг цай оролдож, хоол ойрын ховж уу ярих дуртай байдгийг мэддэг захирал нь өглөө оройгүй хүүхдийн төлөөгүйж дуу бүжиг заахтаа залхдаггүй энэ бүсгүйг авсандаа тун олцоорхов. Чаяоки багш шиг өглөө эрт яваад оройтож харих хүн энд ховор. Зарим багш нь хүүхдүүдэд харахыг төхүүлээд нэг багштай бөөгнөлж орхиод хувийнхаа ажлыг хөөцөлдөх нь энэ үхэнд. Харин Япон багш эмэгтэй бүхэлдсэн жороолж гүгээд хүүхдүүдэд яг эцэг их тус бүртэн амлуулж өгнө. Ингээд ганцаараа үлдсэн багш хүүхэн ангиа хууц цэвэрлэн маргаашийн ажлыг төлөвлөөд оройхон гэртээ хардаг байлаа. Тэрбээр дунд ангид туслах багшаар ажилд орсон бөгөөд сарын дараа л гэхэд эцэг эхчүүд сайныг нь магтаж эхэлсэн аж. Ажилд ороод 2 сар илүүтэй болоход Чаяоки гэртээ хэнийг ч ураагүй бөгөөд Монгол багш нар нь гадаад хүмүүс гэртээ хүн ураад байдаггүй гэсэн. Тэгээд ч хөрсний байранд амьдарч яваадаа сэтгэл санаа нэг зовдөг байлгүй хэмээн өөр зураа хаяа нэг амны зугаа болгоно. Гэвч Япон багшийг үүнээс өөрөөр муулах сэдв зохиосонгүй. Анх ажилд орохдоо Монголд 1 жил ажиллаж хаад Япон руугаа буцна гэдэг байсан Чаяоки нэг л мэтгэд 3 жилийг ардаа үджээ. Сүүлийн үед нутаг буцах тухай огт ярихаа болсон тэрбээр нэг л зүйлээс айхтар айдгийг хамт ажилдаг багш нь анзаарчээ. Энэ нь цагдаа хувцастай хүн харахаараа л нүдэн бүлтгнэж сандарч байгааг тэрбээр хэд хэд удаа анзаараадхав. Түүний ангийн сурагч бэлгүүний аав нь цагдаа бөгөөд хаяа нэг дөрөв товцтойгоо ирэхэд Чаяоки багш чихтэйхэн сандарч хамаг биеийн салганж чирч байсан гэдэг. Мөн хавар цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг зохион байгуулахар болжээ. Аймгийн хэмжээнд болчгүй энэ тэмцээнийг цэцэрлэг бүр дээр нэг цагдаа ярьж замын хөдөлгөөний дүрмийн талаар хэдэн өдөр сургалт явуулжээ. Энэ үеэр хүүхдүүд цагдаа хувцас өмсөн замын хөдөлгөөний дүрмийн талаар бяцхан танилцуулга хийхэд Чаяоки багш нэгэлж эргэсэн байдалтай хавчигнаж зогсов. Ийхүү цаг хугацаа үлэрч 2 жил дараалан шилдэг багшаар шалгарч ажлаа таслах нь байтугай. Нэг удаа хоцорч үзээгүй Чаяоки багш ажилдаа ирсэнгүй. Гэрт нь очиж хаалгыг нүдүүл хаалгаа тайлсангүй. Гэтэл саран чимэг захирал руу үд дундын алдад цагдаагийн хэлтсийн дарга уцтан хурдан эргэж тушаажээ. Тэрбээр яарвчлан очивол шилдэг багш Чаяокийг гавлуулчихсан уйлдсов гин. Эхлээд тэрбээр багшигаа таньсангүй. Япон багш нь тайрамл бор үстэй. Гэтэл одоо өөдөөс нь хараад сууж буй хүүхэн бол нуруугаа хөрсөн урт хар үстэй нэгэн байв. Гэнэт энэ үед саран чимэг багш Чаяокийг хэдэн жил цэцэрлэгт нь ажиллахдаа нэг удаа өсчөнд орж үсээ янзлуулж байгаагүйг нь гэнэт санджээ. Хэрэгт холбогдсон учрыг лавлуул тэрбээр Японд байхдаа их хэмжээний хөрөнгө мөнгө залилсан хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч нэгэн болж таарав. Нагоя хотын мафийн бүлэгт хэлсэн орсон Чаяоки бүс Саяоки гэх энэ бүсгүй хар багаасаа шоронгоор гэр хийсэн нэгэн байжээ. Ингэж яваад эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байхдаа Нагоя хотын цагдаагийн газраас хуулийн ажилтнанд авилга өгч оргон зайлсан байв. Ингээд Монгол руу зүгтааж хэдэн жил толгой оргодон Интерполоор эрен сурвалжлагдаж байсан зартай гэмт хэрэгтэн Саяоки Курасаяма гэгч болох нь илэрчээ. Тэрбээр шоронгоос гарч ирснийхээ дараа дэрмийн бүлэг байгуулан эмэгтэйчүүдээр айл гэр ухуулж мөн хүмүүсийн банкны картыг хулгайлан картнаас нь их хэмжээний мөнгө завшдаг байжээ. Тэрч байтугай Саяоки нь баян эрчүүдэд 15-аас 18 насны охтыг дамлан худалдаж байсан хэрэгт ял авч шоронд 4 жил гаруй хугацаанд суусан гин. Японоос ирүүлсэн цагдаагийн байгууллагын албан бичигт дурдсанаар Курасаяма Саяоки гэх энэ бүсгүй ард иргэд болон албан байгууллагаас нийтдээ 500 сая долларын хохирол учруулад хилд аван зогтсон байна. Зүс нэрээ хувилгаж хилд авсан түүнийг Монголд орогнож байгаа тухай сэжүүр гарснаар Интерполоор албан бичиг ирүүлж гэмт хэрэгтнийг баривчилжээ.
Түүний амьдарч байсан байранд нэгжлэг хийхэд тэрээр бурайд улсын иргэн Дарима Доржио гэсэн гадаад пассворт гарч ирсэн бөгөөд байдал эвгүй тишээ эргвэл Оросын холбооны улс руу зугтаах арга хэрэгжилж байсан бололтой. Энэ бүхнээс үүдэн манайхан сургамж авч гадаадын хүн гэхээр л хөл алдтгаа болж нарийн судалж шалгаж байж ажилд авч байхыг сануулж байна. Хүмүүнлэгийн байгууллагын нэр барьсан энэ мэт эрүүгийн архаг гэмт хэрэгтнүүд Монголд амьдарч байгаа хэд хэдэн тохиолдлыг цагдаагийнхан илрүүлж байв.